Заасан. Яасан зэрэг. Тэгээд гэрээгээ зөрчснө. За тэр юм. За таас очих. Цаагаар нь би ингэ орчих юм уу? За чи орчих. Гэхдээ эмхтэй өнийг оруулна. Ер нь аав гэдэг хүн таны амьдралын хувьд ямар хүн байсан бэ? Хүн бүр нэг уур шиг гэдэг юм төсөөлөлсөн ш таны Тийм миний аав маань усал нэг тийм төшигтэй сайхан алгар сайхан дүнсгэр алсаас хөхрөн харагдаж идэг тийм л сайхан сүрдэм дүнхийгээд ядрах цагт нь хойно түшээд байж идэг. Тэгээд дээр нь энэ нүг бодит уул биш. Хүний сэтгэл дотор байх нэг тийм нэг уул юм шиг байна. ууршгал тийм л хүн байсан да. Нэг уулан дээр нэг цас хайцсан ингээ байж би тэнэ заримдаа боддоо шүү дээ аав. Нэг хөдөөмдөө зураг авалт явж хат аав. Одоо өмсдөг нэг дийлний дээр хөрөн улаан дийл. Тэр нэг ингээ гантцсан. Тэгээд тэр дийл нь ингээ гантцсан. Ингээ араас нь ингээ харж байгаа. Ингээ цас хайцсан уул шиг ингээ араас нь харагдчихдаг. Тэгээд энэ аавын бүх дийлийг л би одоо өөр юм болгож авч байна да. Өмнө ч аавын дийлийг өмсөд нэвсийсэн юм явдаг гэж л одоо харин аваа бас нэг дийлийг дүүрэх гэдэг болтой шүү дээ. Бүр тулгуур гэжтэй болсон багт л тэгэл би найрч нямгаваад хэлжсэн. Би тоглолтоор баригаж явж чадахгүй нөө ихнэр төрнөө би байж хажууд нь байх хэвээр чи тэгэхэд нямгаваа чи төрөх гэж юм уу? Чи яах юм хажууд нь байгаа яхан дүлж өгөх юм уу? Ажилдаа яв. Театр ажил гээл. Тэгэл явж шуудан дээр очиж утсаар яриад холбоон дээр очиж утсаар яриад тэгэл тэндээс л би сонссондоо сувлагч хоёр ихэр хөөхтэй болсон гэж хэлээ. Тэгэл тэндээс л бөө маяр гараад ах иш нартай театрын ах иш нартай ингээл орилол хэлжсэн санагдав. Би манай хөөхтэй хохинтой болсон хоёр ихэртэй гэж тэгэл театраараа л бөө маяр хэлжсэн. Жижиг өрөөнд хадмын жижиг өрөөнд нялхууд маань ээждэг явуулчихсан. Тэгээд л ороход хамгийн түрүүнд нэг тийм өрөөнөөс нялх шүүний юм гээд нялх хүүхдээ өнөр хан хийжсэн тэр мэдрэмж байдаг шүү дээ. Тэгээ би хамгийн түрүүнд их нэрээ хараад их ажлын дараа хүн ядраад нэг унтсан байдаг шүү дээ. Унтдаг шүү дээ. Сэтгэл хангалуун унтчихэдэг тэр дүрхэл над байдیں۔ Хойд шилжилтийн цаг үе байсан. Тэгээд театраас их маш олон хүмүүс гарч ирсэн. Ээж минь бол гарахгүй гэж бодож байсан. Ахыг тэр аваарсалт бол мөнгө төрөний хэрэг боллоо шүү дээ. Тэгтэн ээж тэгээд театраас гараад тэг 8 ганцхан нэмж авч байхгүй. Тэгээд аа болохоор дүү хараад гэртээ өтсөж чинь. Тэгээд тэр ганцхан нэмэнд нэг хоёр жоох юм тэнд чинь бас өвчтөв нээч яаж гэр орно. Тэгээд ээж бидийг дагуул байхгүй. Бөөнөр явж байгаа хүмүүсийг цагдаа нар барьж аваад барааг нь хурааж авдаг, мөнгө төгрөгийг хурааж авдаг. Орсож ч гэсэн бас чаг байсан. Ах маань намайг оруулчаад чемоданаа аваад орох гэсэн чинь метро хаагдал тэгэл цааш явсан. Тэгэл метро ингээл хөдлөхөд тэр метроны цонхоор нэг жоох юм сонгох зохиол ингээл тэгэл ингээл явсан гэж байна. Кинонд дэр та нар намайг орхиод явчлаа. Би намайг тастаад аваа явчлаа штэ гэсэн нэг тийм дүр төрх тийм харагдсан гэж байгаа юм. Дараагийн юм дээр зогсоол гэсэн чинь нэг орс нэг монкос хүзүүнээс татаал. Тэр үед би одоо хэлдэг байхгүй гэрийнх нь. Би тэгэхэд метро хаагдал байхад би тэр орсоор яа мангус гэж би хэлсэн санддаг байхгүй. Би тэгж хэлсэн хэрэг. Бодлоо яадлаа. Тэгсэн чинь хоёрыг ах араас хамаг ачаагаар аваарсан. Пас гэдэг 8 хийсэн бүх мөнгө гаргаж ирээд маа гэл хүний 8 хийсэн намайг зэрж аваад Бурхан минь тэгэл одоо нэг хүүхэд маань энэ хүүхэд маань одоо Оросд нэг эрцтэй болцсон. Оросд эрцтэй болцсон ч юм уу юу чинь би тэр ээжээс асуусан юм.
та тэр үед юу намайг олоогүй л яах вэ гэсэн. Яа, намайг харж чадахгүй тэр. Үгүй тэгсэн чинь ээж тэгж байгаа байхгүй. Би зүгээр сүндрийг шууд ах トゥ нартай өгöd. Тэгээд би үлдэн чамаа гэстэй. Юу ч болж ирсэн. Тэгвэл олж иж би яаж хүүхдийг налуулчаад аавынхын царийг харах юм. Яаш таймер гэсэн шиг. Би чинь нэг жоохон багтаа шингэн алдаанд явгалцсан шүү дээ. Тэгээд ээж тэнийг л яриад байт. Би бол мэдэхгүй тэгэл явхаа өрчүүл тэгэл явчихна. Тийм үстэй хүн чинь бол явж тэнийг төрүүлсэн их эцэг гэдэг тэр хоёр хүн чинь тэг хүмүүний зээг нэг хүн олуулчаа тэр энэ хоёр ихэр хүн тэгчээ тэрнийхээ нэгийг алдна гэдэг амар их сэтгэлийн шаналл маш их хүндүртэй үлдэх байхгүй. Ер нь тэгээд аав ээж хоёрын ажлыг гүйцэх амьдрал дээр юу ч байхгүй хөө. Тэр нэг нь ялах амтан хорвоо ертөнцид одоо мэдэнэгээд одоо хорвоо ертөнцтэй танилцж байгаа энэ ялах амтны өмнө эцэг эхийн хариуцлага гэдэг имийг л өстой хамгийн нэгдүгээр тавих ёстой. Дэлхийн өрмөнд даагтайхан нар үнэгчлээд ойлгох чинь аав нь сэрдгүү байснаа нуухгүй. Үе үехэн өвдөх чинь эзгүй байснаа цагаатахгүй. Энэ орчлонд юунаас өрдөж хүн болоосай гэсэндээ эсхийн үнгийг чинь хайчил суухдаа аав нь бодож суулаа. Төр тэргүүлэхгүй ч миний хүү зөв яваа сайблээ гэсэндээ төмөр дөрөвгийн чинь ижиг чинь сүнд мөлийтэл нулаас. Онож алдахын орчлонд хөлөөн олохын тэнцвэр. Олныхоо дунд туг шиг явахын ухаан. Эгэл түмнэн гэсэн өрөвчнэнжин сэтгэл их сайхан орныхон төлөө сумнаас зүрхээ нуухгүй зориг. Эсэ бүхэнд чинь шингэг гэж. Ээж чинь өлхий гэж хөдлөгсөн байж таар. Ийм л явж эс чадвал эцэг чинь хожим. Улшин дөрвж таар шүү. Хоёр хооронд сая нэг хитгэн яваал хөлс тэгэл гараал тэгээ амьсгаад ал хэлж яана л да. Одоо тэгээ шууд болиг гэж юу? Тэгээ ингээд цаг харж байгаа юм шиг л яах юм те. Ингээд зогсох гэсэн. Одоо яг ингээд тэгшэл зогсчиход байна. Энэ ч бүр ингээд зогсчих. За өөрөө мэдрэмжээр явж. За байж байгаа. Одоо ингээд баах юм бодчих болохгүй. Харин тий. Төрөө. Өөрийнхөө. Тий. Тийм үү? Яг тэр дөрөв дотор онжоос. Энийг харсан чинь. Залуудаа чатарт байгаа авирын ах, галсан данцаах, оогоо энэ тэрийг хараад бие хөдөлгөөнд нарчил хүн өксөрхлөө ингээд чи хөвшүү болд юм байна да гэж бодож сая өөрийгөө харсан чи яг л тэр тэтэр шиг болцсон байна шүү дээ. Бид дотор санаандаа бол та яг залгаараа зүгээр ингээл аваа хичээл гэж. Би организм цаанаасаа ингээд хүнийг юм болгочтой юм байна шүү дээ. Йоо. Хүүгээрээ бас мэдхгүй аркет газрын тээврийн аркетыг гартаа барьж үзлээ. Тэгээд тэр цохилт мохилт нарийн юм байд юм байна. Хүүгээсээ жоохон ч гэсэн юм өнөөдөр би сураад авлаа. Аркета яаж ирэх вэ? Яаж падаачлах вэ? Яаж зохих вэ? гэдэг. Оноогоо харин би асууж амжсангүй. Оноо яаж авдгийг одоо би ийшээ явж явсандаа асуунаа. За. Чи Хүүхдтэй арай хатуудаж байжээ би ширүүнд орон загинч юу би гэж гимшиж байсан уу байдгүй. Баггүй. Пүнчтэй баг. Баг.
Баггүй шүү. Манай аав чинь харцаараа зодно, үгээрээ зодно. За хамгийн амар зодоор нь одоо тэр хоёр байна. Тэгээ босод гайгуунууд нь суран тэлээ. Суран тэл яа тэлийг тайлхаар чигүй шүү дээ. Тэгэл аав алганы хамтад үзчихсэн суран бүсний хамтыг үзэж илээ. Ахтайгаа нийлээд зогсож бол тэгэл. Хат үед хат байхгүй. Зөвлөө үедээ зөвлөө. Тийм анхаарахгүйсэн юм дээр зиг хат болов. За адаас яг энэ дээр алах бахтай гэтэл зүгээр харцаараа ингээ хэлээл загнаа. Тэр нөгөө тэр сүулдэ баг зүгээр ингэж яхаа хурж нэг госоо аваач тэгвэл сэтгэлд амар болчиход байгаа юм. Миний алга тэгтээ зөөлөн л дөө бамбайсан тийм. Голоор нэг бомбойсон гарч дүг гурван данд нэг госоо. Эцэг хүний тийм хайр шингэсэн алгадал гэдэг чинь өөр шүү дээ. Салан сэтгэлтэй үлчирхэгүй миний лавуда. Манай ихнэр чинь төстас шууд хилждэг. Тэ. Би болохоор ерөн зөөл талдаа эцэг их хоёр хоёулаа тийм хатуу сэлзөөлөн байх. Хүүхдүүд бас яаж нөлөөлөх юм блэ те. Тийм учраас зөөлөн хатуугийн дунд хүүхдүүд маань өссөн. Загнаад авахгүй нэг мэтгэл тэр хийх ёстой юм хийлгэлцэн гүйцэтгэлцэн л байт. Өөрөө ч ер нь тийм нэг их одоо нуруутай хүн да. Одоо би ганц жишээ нь олон гурван бүтээл жүжигчдүүд батулжихын талаар бол хэлэх баг. Зөөлөн шүү дээ. Ихээл зөөлөн. Түн фаа гэдэг барьцаалт дуурайд ах юм байхгүй. Тэгэл жинтэг шиг нэг хэлчихдэг. Тэгдэг үстэй. Тэгдэг хിവэр яваад дээ. Энэ амьдралын өнгөрсөн 38 жилийн хугацаанд аавын тань зааж өгсөн өсөж мартагддгүй зүйл юм байсан бэ? Хүүхдүүдээ дэлгүүрээс 100-ийн унд аваад торонд ууртанд хийж өгөө. За энийг 120-оор зараад тэгээд ашиг одоо төгөр мөнгө гаргаад тэгээд намрынхаа тэгээд хичээлийн ном дэвтэр дээр нэг бэлтгээгээд. Тэг яах. Би тэгтээ чамд 500 зээлж байгаа шүү. За. Тэгээд тэр 500 аваад 10 аваад тэр 10 аваад тээврийн тавчаад өдөр жингөө яв зарж байгаа шүү. Тэгээд тэнцэнээс 1000 төгрөг болонгууд аавд зөрүүлээд 1000 аваад биш 500 өгөөд. Тэгээд өөрөө би 500 ашигтай болчихлоо шүү. Тэрүүгээр анхны бизнес эхэллээ л дээ. Дэмрээ дүүтэйгээ ахтайгаа нийлээл тортой ундаараа тэгэл тэгээ балкон дээрээс хараад л бас ажиглал дэрвдүүлчих нү яах нү гээл тэгэл нөгөө тэрэн дэвчэнд бас хүнд гарууд их байдаг байсан. Тэнд ундаа зараагүй найзуудаа дагуулад сэгэ дотор ороод бүгдийг даагаад тоглолцсон. Тэгэл ээжсэн чи тэр бомбогоор гар тэр том гарч миний шилэн үзүр олон цагсан даа. Яа гингээс очил тасгал. За одоо ийм сур ингэх ёстой гэдэг юм би бол тийм зааварлаж дагуулж явал өөрөөр нь хийлэгдэх байсан юм шиг байгаа. Тэндээс юу сурах гэдэг нөхөр. Би эргүүлээд ээж авдаа өртөө тэрэндээ юм төлөх ёстой хариуцлага тий. Тэр хэрвээ хүн хөдөлмөрлөх юм бол туртай маяж болдго юм байна. Тийм л юм зааж өгч. Яг энэ ингээд надаа ингээд бас юм өгсөн байдаг шүү дээ. Тэнгүүд сая аав бид тэр зурагтай кино зурагтай гэж явж ихтэй охин ганцаар болж. Нааши сургалтын төлбөр хийгээрэй гэд. Яг сая дийсийг охин дээр хийгээд ара комплекс дээр өөр ингэсэн корнер хийгээд өвөө нас санаа зовоолгош. Тэр охин яаж чи хийстэй инглээ тэглээ тэгэл үндэл өөрөө л бас намайг тэгэл явж л байсан байгаа шүү дээ. Тийм л баг. Хүн чи ерөөсө төрсөн үр хөвгттэй бол тийм хатуу байгаад байж болох юм бэл. Тэгээд хүүхдээс харсан хүүхд тийм байдаг юм биш. Сонио. Нөлөөлт юм нас. Дахиад ирэхтэрээ уян зөөлөн болчихсон юм шиг.
Би сууж тэнцсэн. За галтгон ч хоол ч нэ хоол хаалгаа дээр. Яаж хүлээж авсан тэгж л хүлээж. Тэгж л үлээж. Тэр болгоно их шүүрж байгаа л үгээ тийм байна, юм байна, мунд үгүй юу. Гэхдээ хэлдэггүй. Хэрэгцээтэй яг хэлэх ёстой газар нь би хэлчих гэсэн натаа байгаа гэдэг шүү. Тийм. Охиныгоо бол би бол үргэлж хөгжөөс дэмжиж ингэж урам өгч ингэж идэг. Тэгэл манай охиныг л юу Сүндрийг л сайхан айлын ганц охин юм чи бөөчл шүү дээ. Тэгээ би эрхийн үед бол нэмэтгэхгүй нэг ээжтэй л их хэрэгтэй гэсэн. Аавд эрхлэнэ. Энэ ирчүүдийг бол аав тэгж шилжигнаад ах хэрэггүй байдаг шиг санагдав. Том үдээж гэсэн бас тэгдэг. Урлагийн хүний хүүхэд энэ сурна гэдэг бас нөгөө талаар бас хэцүү байдаг. Тэгээд энэ тэр хоёрыг хүүхэд гэдгээрээ нүд үзүүрлэх юм уу, илүү харах юм уу, эсвэл яах юм гэх тийм тал байдаг. Гэтэл би яг энэ хоёр хүний урлагийн хоёр хүний хүүхэд суйст ингээд ороод инглэх өмөрүүлж ингүүлэхээс илүү шүүсээ шахуулах. Яг хүн болгоны амнаас л аав жирний гисэн. Аав жирний суйст оруулсан. Аав жирний гисэн тэгсэн л. Бүгд л тэгж л ярьдаг гэсэн. Одоо ч ярьж л. Тэрнийгээ хүртэл хэлдэггүй байсан. Тэгэхэд битэр дээрээс нь дараад идэв. Сургууль дээрээ ингээд идэв. Хадны дунд тавьчуулагдсан халиуны зурц гэдэг шиг. Тийм хадны дунд тавьчуулагдал явсан байх тий. Тэгээ өгөөс өргөжлөөлээ. Даваал дамжаал гарсан байдаг. Сүүлд ингээд сонсгоно. Болж гэн эр хүн болж дээ. Гэж л бодож ялаа. Тэгээ яг нэг иймэрхүү нэг юм асуудал байдаг гэсэн учраас би нэг угаас солиулъя гэсэн хүртэл бүр юм тийм шантарч байсан үе байсан байхгүй. Тэгээ би нэвтрүүлгээр ороод тгий хэлсэн. Тэгсэн чи өөрхий аав үзчихсэн. Тэгсэн чинь лаа. Чи одоо юу хэрэг солиороо балаараад байгаа юм чи л гэдэг. Яасан бэ аав би зүгээр л ингэсэн. Юу нэг чи өөр хүний хүүхэд мөхт болоо явчих гэдэг. Үгүй ийм утгаар хэлсэн гэж чинь. Балаатад ачи гэдэг. Эсвэл ад үзэх, шоо үзэх юм уу доош нэг юм уу тийм их байдаг. Тэгэл иймнээс л залхдаг байсан юм шиг манай. Тэгтээ тэглээгээд нөхөг утсан ч юм байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бас эн чинь бас айгүй миний хувь заяа бас айгүй гоё азтай хувь заяа яваад байгаа. Би ээжтэйгээ театрт 7 жил тайзан дэрж үзчихсэн. Ээж хүүээр болж тоглолоо, ээжигээ буудлаа. Ээжигээ нөө барьдаг юм хаалгач боллоо. Ээжийн ард олны хэсэг боллоо. Ээжтэй үнсүүлээд ээж хүүээр болоод тоглоод орломаа их байна. Гэт эн чинь бас ховрдох. Хүмүүс анхныхаа юм хийн гэдэл тэгэл амингоо гэдэг кино зохиол өөрөө бичил богино хэмжээний юм ягаад тэндээ шаналал ингээд тэр нь дэмжих туслах хүн одоо ойр хавийн одоо хөрөнгө мөнгөтэй юм байхгүй. Тэгэхэд түүний эцэг их хоёр ингээд хөндлөнгөөс хараад байсан. Нэг юм хийх гээл өөр юм түнтгнээл байна гэл. Чи ингээд ярьсан чинь ингээд буцаад яг тэр моментод очиж бүр сэтгэл бүр амар ингээд хөдөлчлөлт. Юус мэдэхгүй за энэ дээр нь л яг дагж очиж яахгүйгээр өөрөө бие даагаад юм гээд нөө хороо умсаа хуухлан байж олсон энэ хэдэн заас гэдэг нэг сая төгрөг л байсан. Хүүгийн анхны юм дээр тэгээд за наатахаараа тийм болгоороо л гэсэн. Өнөөдөр л яг намайг хүмүүс хараад за фантастикийн найруулагч те Баталцын саран тойрын хүүхдтэй ингээд хүмүүс мэдчихэв те харж. Тэгэхэд тэр үед бол зүгээр л би ганцхан тамираа байсан байхгүй. Тийм мэдэрч одоо тэгээд л адилхан уран бүтээлч урлагийн хүмүүст нэг тийм овоож оцоосон амтд тэг хөрөнгө мөнгөтэй амтд биш шүү дээ эднэрсэн нэг яг эхлэх хүч яг тэр мөнгөний хэмжээ ерөөс амаахгүй. Тэр надад итгэсэн итгэл нь амар чухал байсан. Өтөр шөнөгөө ингээл юм уншаал судалгаа хийгээл тэн дээр ийм болгосон ингээл
ингээ хийж байгаа чинь яг тэр өдрийн тэр нэг хэвээр хөлөртөл атгасан да. Хөлөртөл атгаад бодсон бодол нь өнөөдөр хүртэл намайг энэ зэрэгтэй явуулж байгаа гэж би боддог байхгүй. Та яаж үгүй? За Гэр намайг ингээд юм хийх гэдэг ингээд үз. Ерөөсөө ярьдаггүйс нэ. Тэг ингээд гин дуудчихлээ. Намрын бороо зөөлөн шивэхэд амын тач товтай насыг нь зөөж буцаар байгаа шуудад хайртай өөрөө төлөвч очлон дуртан гэж надад хайртай Тэрээс ярьсан юм. өгөх шүү дээ. Юм үзнэ гэж. Тэгэл хөрхийн нөгөө хин хүмүүстэй нөгөө цалингаа тохирчод мөнгө өгч чадахгүй. Тэгээ хэлж чадахгүй. Тэгээ маргаас зураг эхлэх гэдэг. Жохон гол зураал. За болно доо гэж хэлчихсэн чинь. Тамира минийхөө хүрээ дээр гэл та ээж аваа ярдуудал тэгэл өгсөн. Тэгэл яг өрөөндөө ороод жохон огшиж байгаа бол тэгэл гараал нөгөө хүмүүс рүү залгаал. Хаана цалин гэж юу. Тас. Тараагаад нэг. За яг өөрөө юм хэлж байгаа юм чинь. Өөрөө үзэг юм амьдрал мэддэг. Тэнд юм байгаа гэдрэл мэдэхгүй. Одоо мэдчихв. Шарнаар оломасра сайхан новон байсан өснөж ганда асинца абин хавчих сүбигээ аяа намарцал надаас нэг хэё Анх би охиндоо Амингоо гэж нэр өгөх гээд бишээ ээж яах юм бэ? Нэргүй өөр нэр бодгоо. Тэнгүүт нь Амин үжин гэж бөгөөд тэгээ байжсэн чинь ээж тэгвэл цэгцүүжин гэж Амин гэдэг үг яах юм бэ гэдэг. Гэхдээ миний дотор бол нэр нь одоо өнөөдөр цэгцүүжин ч гэлээ миний дотор бол Амингоо байхгүй. Тэгээд Амингоо гэдэг бүтээлээ хийгээд тэр зохиолчтой энэ охиндоо зориулж исэн охиныхаа юу юм чи цэгцүүжин гэдэг охиных нэрийг хийгээд. Кино хийх бүүн дор хүслээ. Найл аавж ирэн кантины дэлгүүр явал. Монгол гэрийн ачаал. Явлаа. Очоод гэрээ нэрсэн чинь амнаас уур гараад ерөөсөө гэр шиг явахгүй гал асааш нэмэр алга. Тэгэл за энэ амарч байгаа нөө байрлаж байгаа урлан дээр нөө амралтынхаа гэрийг засыг гэрийн засаад гэрээ тавилаа. Гэрэл гэдэг юмыг тавьж анх удаа үзлээ. Тэгэл бүх юмыг хийгээл тэгэл арай чиг нэг мотор орж ирдэг. Тэгээ хороод ирсэн чинь нөгөө таны кантнэрийг хаагаагүй болсон. 3 хоног өнгөрөх. Сэлгсээр гэсэн. Энэ тэр кантнэрийн хаалгыг хаахад бодохгүй. Зөвхөн гэр явна. Очиж зураг авах гэсэн тийм эмоц яваалсан. Эргээрс гэр нонгорхоо, кантнэр нонгорхоо. Нөгөө гэрдээ зураг авсан. Юм юм байхгүй. Хөгөөж ирсэн дээ. Ишээ. Хүснүү натаа. Айгвч. Оргоод ирдэг аваа ширтээр байх нэ чи. Чиний энэ үзэл бусхийг золигт гаргаж чад. Чамайг хар гэрт ясан тогшоод хөвтөж байхад чинь хүүхний чинь тэврээд хөвтөж байхаа би мэдье. Чи юугаар сэмэр дугаа яваач. Жижиг үеийн анхны кино ямар кино байсан бэ бас?
том сонирхолтой тулгарч дуруу бүтээл хаар гардаг. Нургуу мөнхийн дуудлага гэж 80-аад оны үед цэцгийн гурамсар гэдэг нэг ном байдаг. Тэн дотор нургуун хүлгүүд туужууд тэндээс би тэрнийг уншичаад хамгийн сүүлийн тэр гоё охин аавдаа хэлдэг тэр үг гэж бодсон сэтгэл. Мөн ч хүлээсэндээ гэсэн шүү. Ээж хэлээрэй гэсэн. Тэгээд би нэг цагт нэг дэлгэцэн дээр л нэг болгочих юмсэл гэж бодсон тийм. 2001 онд тэгээд нэг л кино болгосон да. Тэр бол зүрхэн живэнсүг буюу мөнхийн дуудлага туужаас сэтгүүлсэн нуруугай зүрхэн живэнсүг гэдэг нэртэй кино болсон л да. Тэгтээ их айжсэн киногийн ихээс чадхал үгүй бол итгэл байхгүй. Тэгж бодог. Зураг аваад тэгээд их чихээ төв амьд байдаг их чихийн гадаа баахан жүжигчтэй авчиж нэг юм понтор майхантай. Бид чинь зураашин туслах. Чөв бахан туслах. Юу н одоо яг одоогийн тэр артал тэгээд киночдын позишнэр бол юу гэсэн нь жижиг хэрэглээ нягтлах нярв. Тайзан дээр тавиад тэрнийг яг хайрцан дээрээ хий. Амар ажтэй бас. Миний санаа ухаан санаа бол ерөөсөө тэр жүжигчтэйгээ ажиллах оператортойгоо ажиллах. Энэ хэд юу чийжсэн гэдэггүй хувцсан нар юм мураагаад гүгээл майхан сав хэсэл тэгээд хоол эргүүлээл тэгээд жүжигчдийн юм хүмүүсийг цуглуулад жижиг хэрэглэн тэр цуглуулад явж илээ гэсэн тийм. Ээжээ. Би аавыгаа сандаггүй тийм ээ? Тийм ээ. Миний охин сайн охин. Санаад чи яах юм бэлээ? Кино хийчихэд ийм хальс вебкам хальснууд авчаад яс нөгөө манай надтай хамтарч байсан баяр сайхан алга болчихсон. Монтаж хийх гэсэн чинь монтаж хийж мэдэхгүй би ч одоо юугаа мэдэхгүй. Тэгээд дуулга студид дээр очсон чинь нэг таньдаг нэг ганц үхэд за минь ахнуудаас тэгээд ерөөсөө тэгээд монтаж хийх анхнаас мэддэг юм байна тий. Би нэг юм кино хийсэн нэг монтаж гэдэг юм хийгээд чинь яа. Тэгээ ганц хүн маань тэгээд над тусалж тэгээд кино маань гэж бүтсэн. Би одоо ч гэсэн өөртөө ганц хүнтэй баярлж явдээ. Тэгдэж явхад өстой тусалсан да. Тэгжил нэг кино анхныхаа кино хийж байлаа. Үзээгаа зөвхөн чивсүү хийчих төлөвлөд зөвхөн ч амжилттай болсон байлээ. Таны хувьд энэ жил 39 нас болж байгаа. Тэгэхээр 39 дэх тамир юу хийж ямар зорилт тавьж ийн өөртөө? Хүчээр 39 байж тавьж байгаа. За яах вэ? Тэгэл угаасаа хүрхгүй хүрхээс хойш. 9 сар төрнө нэг. Йоо, ярьсан чи бас ямар их тоо байна чи. Тэгэл жилийн дараа дэж. Нөө түрүү минь машинд яж хат хэлжсэн. Уран бүтээлч хүн бол хязгааргүй шуналтай нэг өсөл мөрөдлөөр тэмүүлсэн нэг тэмэл хүмүүс байдаг. Одоо яг бидний төлөвлөж байгаа нэг төслөө тэр төслөө хийгээд тэгээд тэр болохоор юу хүсэж байна вэ гэхээр дэлхийн зах зээл дээр Монголын уран бүтээлчд уран бүтээлээ гаргаад өрсөлдөд тэгээд тэр маань амжилттай болоод ирээдүйн Монголын уран бүтээлчдэд явах зам жимийн татах, шангийн татах ийм л зорилготой байна. Мотор явсаа. За мотор явсаа. Камерыг яг чиглүүлээ шахаад ороод ирлээ. Текстээ явдаад сонсохдохгүй байна. Юу болоод байгааг сонсохдохгүй аманд. Бид за машинууц нэг байна, машинууц хоёр байна. За одоо энэ цөвүүн цаг гэдэг.
ааваасаа сурах юм их байлаа. Өмнө нь ингээд толгой дааж кинон дээр ажиллаж исэн бол энэ удаад аавынхаа удирдлагын дээр бас ингээд нэгдүгээр найруулагчаар ажиллаад ингээд явж хат бас их олон юм сурлаа. Энд дэр чинь ингээд харахад нь шүү дээ те. Зүгээр сайхан хийсэн юм биш шүү дээ тэр чинь бас те. Тэрний чинь ард асар том тэмцэл мапа бие биенийгээ найрах тэр аавыг найрах аав манай эдийг найрж над руу дайруулах майруулах гэж бүх стратеги яваа шүү дээ. Тэгэл баяраа хин юм бэ манай тойр суцал найрах шүү дээ аав гэж. Би болохоор шууд нөгөө эдийгээ шууд хүч нэмэн. Тийм биз дээ баяраа, тийм биз дээ алдраа. Алив шагаа хэлэлтэй гэдэг. Тэгэхээр нөгөөд ингээд аав руу хараад яач чадахгүй ингээд жил аав. Үгүй та нар бод. Чи ингээд та нар одоо ингээд байна. Энийг ингээд хинт тамираад хэлээд гэх. Тэгээд манай бут өсрөн шүү дээ. Тэр ингээд юм ярилцаад эхлэх бол тамигтдаа л ийш тийш ингээд алгадаа. Зөрчилтөнд санал зөрчилтөнд маргаан болно шүү дээ. Тэнгуү чи хүн өөрийнхөө талын хүмүүсийг цуглуулах гэж оролдсон юм л. Тэгэхгүй аав таны үе кино чинь тэгээд ингэдэг байсан. Тэр чинь буу гээгүй тэр чинь гоё зүв. Гэхдээ одоо орчин үе чи өөр хүмүүс өөр юм үздэг гэсэн те гэдэг ингээд Батүл чи ингээд дуурахгүй ингээд суугаад. Тэнгуү тамир тийш орсон. Тэнгуү уулзрах. Тэнгуү би Батүлчиг нааш хараагүй танд үгүй тийм ингээд. Харцсан байхлаар ингээд бас талалтахгүй нь бол тэгээд Талтлаас тэгэл нөх хөл суу нэг чинь нэг гайг бол зохиол дээр засар оруулах гал гэж л. Үгүй гэлсаач. Тэр байтаг бүгдийн тэр буудалд хэсэг шүү миний. Тэний ч яа буудалхгүй гэв. Үгүй тийм байхгүй буудалхгүй тий. чинь зөвшөөрч болох нэг юм зөвшөөрч болохгүй юм гэж байна шүү дээ. Тий. Тэгээ би ч бол яг тэ нөө залуу хүн учраас илүү хурдтай, илүү өшөө юм байна. Болохоор ингээд яг хуучны киноны тэр өнгө гайс стил тэр юмнуудыг байлгах гэдэг ингээд хичээгээд тэнгүүд би тэрийн болоод байгаа юм нэхэр тэр хоёрын балансыг тааруулаад байгаа юм шиг байна гэж би ойлгосон шүү дээ. Зөрчил гарч ирж байгаа. За энэ дээр л аав хоёр бол харин ширүүх үзэлцсэн дээ. Үзэлцсэн. Тэгэхгүй яг ингээд түүж байгаагаар одоо ингээд бодохоор энэ дүр чинь өөрөө ингээд хурж ирээд ингээд Джеймс дүүгээ явцсан болох гэдэг байгаа байхгүй юу? Миний одоо үгүй тэр амар чухал шүү дээ. Тэр дотор талыг дахиад зөвхөн аваад ирдэг. Дотор талыг ичээд. Эсвэл гадна тал нэг энэ хэд мухаад энэ дунд нь манай эхнэр өөр бас хүнд байдалд орно. Тэгээд би асуудаг. За хүүг чинь зөв миний зөв нөхрийг чинь зөв гэхэд ер нь хүү тал руугаа байгаа байхгүй юу? Тэгээд бид яста нэрээ та хоёр нийлж байгаад намайг нийлэх нь гуайгаа би бас зөрүүдэг юм байхгүй. Тэгээ одоо сэлэд ээжээс ингээд айгүй хагалдаг байсан байхгүй юу? За асуудлыг. Тэгсэн сая бол сүүлийн үед бол ёор тэхээ болчихсон. Би хоёр өрснөө л өчрөөл. Хөө маань өөрөө зохиолынхаа бас задаргаад засвар энэ хийгээд бичсэн л дээ. Тэгээд тэрний уншихтай миний юутай бас нийлж өгөхгүй. Тэгээ гэр бүлийн асуудал гэр бүлдээ. Яг уран бүтээлийн талбар дээр гараад ирэхээр яг уран бүтээлчдийнхаа юугаараа зарчмаараа л ажиллана. Шаардлага тавина, хариуцлага нэхэн аваас ч тэгэх ш. Аавч надаас нэхэн. Ажил урагшдаг шүү дээ. Киноны юу хөдөлсөн л бол нэг хоног ч гэсэн тэгэл мөнгө төлөгдөж идэв. Цаг хугацаа багснаа юм хариуцлагатай байх. Тэндийг гэр бүлийн хариуцлага байж иж ажлын хариуцлага мэднэ. Ажлын хариуцлага гэж үр дүнгийн хариуцлага хардна, амжилтын хариуцлага гэж юм байна шүү дээ. Амжилтанд хүрсэн ч гэсэн хардна хариуцлага мөрөх хэрэгтэй. Тэр юм чинь энэ суурьаас авах гэр бүлийн хүмүүжил болол. Тэгдэг гэж ойлгодсон шүү дээ. Та тэгж бодсон Их зөв ярьж байна. Жишээл дөнгөж одоо саяхан л одоо бид дээр сая нэг 3 дахь киног хэллээ шүү дээ. Энэ юу нэ цөөн цаг гэдэг кино. Яг энэ дээр ингээд зураг авалттай эсвэл за хүүгэр өстө нэг юу яалаа гэдэг нэг төгөлжсэн. Тэрнээ бас гоё идэг юм байлээ. Намын 2 дугаар төвлөгөө эд үргэлжлэж байна. Хөлөөлөгч. Энэ хийдийн шивнэр тоо ёсороо үлийн хүлээгээ сууж байгаа шүү дээ. Урагшаа nëстөө. Урагшаа!
эсэргүүцсэн нэгний өчиггүй буудан хороохыг би өөрийн нүдээр үзлээ. Миний одоо юу бас хоцрогдсон байна. Энэ ирч хүч киноны план тавилт, гэрэл тавилт би бол тэр үед өөрийгөө бахархаж илаа. Тэгээд энэ хадгалж явсан би одоо ингээд тамираад ингээд үзүүлж эхлэрч чадаа. Тэгээд Гэхдээ би тэгээ баясаад бахархаа сууж штэ бас. аав шамд одоо тэгээ шилжчихнаад байдаг юм. Гүү штэ. Бидний төлөвлөгөөд зөвл ойлгож байгаа юм байна. Одоо нүүрэн дээр нь яг нэг удаа хэлчихээ. Анги болсон юм билээ. Одоо би хэлэх үг байхгүй. Эцэг хүний нэг тийм жаргалыг өнгөрсөн зуны канон дээр би бас амслаа. Танаа юуныхэн хамт олон фантастик юм. Нэг шат тагц, нэг шатын дээр үйд юм байлээ тэр киноны бэлтгэл ажил. Кино яаж хөдлөх үү, танаа энэ туслахууд тэр ярих юм байхгүй. Ийм л ажил мэргэжилтэй яг л ийм байж ивэл та нар юм бүтээ. Аавны нэг бол тэр болгоно хэлээд идэггүй шүү дээ. Энд чинь нөгөө би ч угс тийм үг ирэхгүй гэж боддог байсан хүний хувьд. Тэгээс гинт тэгээ ирсэн чинь их гоё таатай. Үгээр беларуулаад байхаасаа илүү үг үйлдэл хоёроо үйлдэлээр илүү их ойлголцдог. Гэх юм уу да тэнцэнээс нь би сэтгэл ханамж авчдаг гэх юм. Гурван бүтээлч хүн болгон шуналтай хүн бохгүй. Тэрний хийчих юмсан, энийг бүтээчих юмсан. Тэр зөв, органик. Тэм үднэсээ ч тэр одоо саяны цүүнцэг гэдэг үг. Би нэг ингэчлээгээд тэгээд бид сая энэ 100 скежлтэй ингэж төлөвлөгөө гаргаж чаад зургийг аваад ингээ хийж. Аав хүү хоёрыг найруулсан кино анхны үзсэн үзэгчид одоо энэ хүмүүс болсон. Театрын холбооных нь одоо манай бидэртэй хамтарч ажилласан Наматкийнхэн тэдэрт үзүүлнэ гэдэг нь догтлол байлаа. Надад бол тэр алаг борлог хоёрын тэр өрөөнд уулздаг, ширээний хоёр талд уулздаг дээр бол ерөөсө тэнд ерөөсө надад бол хөгжим байх хэрэггүй байгаа хгүй. Жүжигчдийн нь өөрсдийнх нь л тэр харц, тэр пауз тэр л байхд бол. Ага яг тэр хөгжим болохоор яг тэр юуг нь бол босгоол ирээд бүр өшөөлөл, бүр гоё өшөөлөө тодтогч л өгүүлээс юм л та. Баггүй уг юм шүү дээ. Энэ дээр бол аа бид төр санаанд хэлж байгаа шүү. Одоо үзэгчдэд дүнгээ тавиулна. Тэгээд ганцаараа дүнгээ тавиулж ивэл одоо хамаа алга. Одоо аавтайгаа ээжтэйг нийлж бүүнөр гэр бүлээрээ дүнгээ тавиулна гэдэг чинь хариуцлага дүп гэж өндөрчиж байгаа. Гэхдээ ер нь ингээд урлагийн салбарч гэсэн, спортын салбарч гэсэн маш их хөдөлмөр шүү дээ. Манай багш ихсэн хэлдэг. Нэг хувийн авьяас 99% хөдөлмөр. Бид нар л сонсоод за тийм 30% авьяаст бол яах юм энэ галатаа оюутан баг жоох залуу хүмүүс маазраа шүү. Одоо ингэ бодоход тэг ялчгүй хөдөлмөр л дээ. Авьяастай надаас илүү мундаг хүмүүс байгаа. Тэг надаас илүү хөдөлмөрлөдөг усууч байгаа. Гэхдээ яг миний өөрийн туулсан яг ингээд явсан ингээд юугаар ингээ харахаар ерөөсөө хөдөлмөр. Манай өвөөс хэлдэг. Бэлтгэл сургуультанд нууц гэж байхгүй. Хөдөлмөрт л нууц гэж юм байна. Бана. Бана. Таны хувьсматыг бүгднийг нугах юм уу сколшод ихлээд юурчны чүү. Зур ивгээд тавьчих та. Тэгээд юу ягараа нөгөө толинуудаа дахиад харчаарай. Тэгэхгүй бол өчтөрөө харьцсан чинь жоохон фейлдсэн байлээ шүү дээ. Тэгээ юм идвүү? Хоолунд. Идчихсэн. За. Окей. За. Одоо ингэж цааштай намайг базна. Идчихэл байж гэн дүүнэртэйгээ ингэсээр охин хүүхэдтэй бас тих гээд байдаг тал байдаг. Гэтэ нэг охин хүүхэд ч угаасаа өөр ирэхгүй зөөллөөчтэн дүү. Базуулаад шүү дээ. Сайн уу? Энэ бичлэгийг үзэх өдрийн минь хамгийн түрүүнд өвөөдөө хандаж хэлэх үг гэвэл өвөө бит хоёр амар тотно гэж би боддог. Яагаад гэвэл ингээ машин бит хоёр ингээ хамт явж байхдаа ингээд радиогоор сонссон юм ингээ хамтдаа ярилцаад тэгээ бас ингээд би өөрөө мэдгүй юмнуудыг өвөөгөөс асуувал ингээ өвөө дандаа надад амар сайн тайлбарлаж өгдөг.
Тэгээ бас өөрийнхөө өмнө нь юу тохиолддог байсан, яадаг байсныг надад амар ярьж өгдөг байсан. Тэр нь амар сонирхолтой. Тэгээ бас надад амар тусламж хэрэгтэй үед миний хажууд дандаа хамт байдаг. Тэгээд миний ингээ хүссэн болгоныг ингээ өөрийнхөө чадлаараа дандаа хийж өгдөг. Тэгээ бас жоохон байхдаа өвөө бит хоёр дандаа сонирхолтой байдаг байсан. Аавда хамгийн түрүүнд хандаж хэлэх үг бол би баярлаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл надад сайн тусалж чаддаг, намайг дэмждэг, намайг аз жаргалтай байлгахыг хичээдэг. Тэгээ бас дээрэс нь сайн аав. Тэгээд надтай нээлттэй ярилцаж чаддагт нь би амар дуртай. Тэгээ бас миний мэдгүй зүйлсүүдийн талаар ч тайлбарлаж өгч. Тэгээд олон зүйлсийн талаар ярилцаад суух нь надад гоё байдаг. Тэгээд хамтдаа бас шинэ зүйлсүүдийг ингээд туршиж үзэх надад бүр гоё байдаг. Өвөө болон аав хоёртой зөндөөх хайртай шүү. Хоёр бол яг миний супер баатрууд. Тэгээд бас уурлуулж гомдож исэн бол уучлаарай. За. Ой чи манай чинь хэдийдээ ингээд зүгээр ийм дөрөв. Йой. Гүчиж ажиллаа гэж яваагүй юм уу? Ээжи юу яасан гэж яваагүй юм уу? Тэгж ясаа. Йоо, сюрприз болж байгаа юм шүү дээ. Аавтаа. Юу нуугдаад хаа нуугдсан юм бэ? Тэр бүр гэрээс зэрэг гарсан шүү дээ. Тийм үү? Тий. Бид нэвтрүүлэгтээ шоу гэдэг. Нэг хэлдэг. за ингээд өвөө болон аав хоёртой энэ цэцэг шиг юм намайг За. Юу За үгүй. Үдэ хайртай. Хайртай. Үгийн хэлүүлээ чи тэгээд урдуур нь байна. энэ цэцэг шиг намайг том болгож хүсгэсэн. Аажим тохон дээр нүсэн. Машин дотор ярьдаг юмнуудаа энэ дээр ярьсан биш. Нууц юмудаа ярьсан шүү дээ. Сайхан ардын дуу тавьж өгөн хөөхөн дуусчихдээ шүү дээ. Гоё хоолойтой шүү дээ. Хайртай шүү гэдэг үгийг бол ховорхон ер нь ховорхон энэ дотор л байж байгаа шүү дээ. Нэг ч мэдэрдэг. Бич бас яг тийм нэг найзуудтай бол хайртай дуртай гэл охиндоо ч гэсэн нэг тийм хайртай мартай гэж хэлдэг байхгүй. Тэгэл үйлдэлэрэл тэгэл харуулаад ирсэн тэгэл нүдэрэл ойлголцсон шүү дээ. Ер нь нэг тийм л юм шиг байна. Гэтэ би одоо сүүлийн үед тийш явах болгонд заавалж аав ээж өөр очиж хүнсүүлдэг болсон. Хүнсүүлээд ирээ заавалж хүнсүүлдэг болсон. Ингээ харахад нэг юм гөгшин буйл одоо бас нэг гөгшин дээр очиж ирэхлээд байгаа юм шиг. Тийм биш. Аавд хүүхэд нэг нялхаараа харагдаад байдаг. Тэгээ хөшөрсөн ч гэсэн нялхаараа харагдаж шүү дээ. А хүүхдэд ч гэсэн тийм баг. Анх аав ямар байсан. Тэгэл хөшөрсөн ч гэсэн аав яг тэр ааваараа тэг учраас тэгээд аавдаа тэгээд уурлуулж гомдоож тэтгэлэг чаалж байсан бол хүүгээ уучлаарай. Тэгээд хүн хаашаага хичээх болно. Хайртай шүү. Оо гоё. Тийм биш. Энэ миний багын зураг хаанаас олж вэ? Яриатай даах. За баярлалаа. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Хоёулаа явах уу та. За тэгээ гоё сюрприз өглөө. Гоё цэцэгтэй бол охиноосоо чихнээсээ гоё цэцэг байна. За би ийш гарах уу? За.